10 y-ийн нэг үед илэрхийлэл утгыг олооч. За энэ илэрхийллийг хэдүүлээ хэлбэрчилж үзье. За тэгэхээр тулд буцхан хүртгүүрээс 5-ыг хаалтнаас гаргач. Тэгвэл энд x-ээс асах нь y болно. Хуваах нь тодорхой хуваараас нь бүтэн квадрат ялгачих юм бол яаж ялгах вэ гэхээр x квадрат дээр нэмэх нь 2xy үрждэг нь 2y гэж. Тэгвэл энд 2y-ийн квадрат байх ёстой гэдэг чинь 2y-ийн квадрат шин 4y квадрат ч үү. Тэгвэл 5 болно. Ингээд хасах нь бид нарт энд 4y квадрат энд хасах 5y квадрат гэдэг чинь хасах нь 2y-ийн квадратыг хасч өгнө. Тэгвэл бас хасах нь 5y-ийн квадрат биднэрт байгаа гэсэн. Ингээд 5-ыг үрждэг нь x-нээс хасах нь y, хуваах нь энд болохоор x дээр нэмдэг нь 2y-ийн квадратаас хасах нь 9y квадрат болно гэсэн. За энд орлуулга хийчих юм бол 5-ыг үрждэг нь 10-аас хасах нь 1, хуваах нь 10 дээр нэмэх нь 2-ыг үрждэг нь 1-ийн квадрат, хасах нь 9-ыг үрждэг нь 1-ийн квадрат. За ингээд 5-ыг үрждэг нь 9, хуваах нь за энд 12 байна. 12-ийн квадратаас хасах нь 9 болно гэсэн. 1-ийн квадрат чинь 1 дээрээс өржүүлдэг. За ингээд 45-ыг хуваах нь 12-ийн квадрат чинь 144, хасах нь 9. Энэ тэнцүү 45-ыг хуваах нь энэ дээрээс асч харсан 135. Тодорхой өртөөр хуваараа эрэг хоёулангийн 45 дор очих юм бол энд 1, энийг 45 дор очихаар 3 буюу 3-1 гээд C